Сайн уу movie байна. Өнөөдөр нууцхан хайр киноны 11-ээс 15 дугаар ангийг тайлбарлахаар бэлтгэлээ. Тэд шинэ жилийн орой хамтдаа хооллож байх үед нэгэн эмэгтэй ирээд Жашугийн нүүр рүү ус цацчихна. Санзэ тэр эмэгтэйгийн нүүр рүү ус цацаад түүнийг хамгаална. Жашу түүнийг дагуулan гарч явна. Энэ мөчөд гадаа цас орох бөгөөд энэ нь ийхүүд орж буй ховорхон цаснуудын нэг учир тэд хүслээ шивнэ. Тэдний хүсэл нь нэг нэгнийгээ аз жаргалтай, эрүүл их байгаасай гэх ижил хүсэл байлаа. Дараагийн хэсэгт Жашугийн гэрийн үүдэнд түрүүний эмэгтэй ирчихсэн байх бөгөөд танаа аав миний аавыг алсан. Чи надад өртөө гэдгээ мэдэж байгаа биз дээ гэж хэлнэ. Жашугийн аав согтуудаа жолоо барьж байгаад нэгэн хүнийг дайрч халаад айд сандрахтаа өөрийнхөө амийг хотлох гэж дээврээс үсрээд амиа алдалгүй хөгжлийн бэрхшээлтэй болон үлджээ. Ээж нь бүх хүрийг нь дарах гэж ажиллаж эцэст нь түүний биеийг өвдөж нас барсан. Жашу төлөх ёстой өрөө төлж өгсөн ч түүнийг зовоосоор байгаа нь. Бас тэр эмэгтэй түүнд сэтгэлдээ бөгөөд энэ асуудлаас болоод түүнээс холдож чадахгүй, ойртож чадахгүй байдаг сонин харилцаатай. Гадаа солиуд буудах үеэр тэд нэг нэгэндээ шинэ жилийн мэнд хүргэнэ. Шалгалтай амжилттай давсан найзууд тэмдэглэхээр хөгжмийн бааранд очих ба Санзи их согцсон учраас Жашуг дуудана. Жашу ирэх үеэр Санзи өөр нэг эрэгтэйтэй хамт байх ба Санзигийн ах нь гэж хэлээд түүнийг явуулна. Санзи согтуудаа Жашу руу бөөлжөж түүнэр өөрүүлэхдээ надад хөх байхгүй хавтгаа зээжтэй гэж уйлаад их л хөвгөлтэй. Жашу түүнийг хүрднө. Бас өөрийнхөө нууцын талаар хэлж сайн хүнийхээ талаар ярьчихнаа. Гэхдээ хэн гэдгийг нь хэлэхгүй. Тэр орой Жашу Санзиг унтаж байхад нь би тэр хүн шиг чинь чамд хандаж болох уу? Түүний оронд байж болох уу гэдэл өөрийнхөө сэтгэлийг л болгоогч Санзи манаа мундаж байсан учраас мэдэж чадахгүй. Их сургуулийн мондгор найз нь гэрлэхээр болжээ. Жашуг хормондоо уурна. Тэр үеэр Санзигийн сургуулийн амралт таарсан тул тэд хамтдаа явхаар болно. Оюутны байран дээрээс нь ирж түүнийг авна. Тэр үед нөгөө эрэгтэй оюутан түүнийг гаргаж өгөөд сэтгэлээ илчилдэл Санзи өөр хүнд хайртай гэдгээ хэлнэ. Жашу тэднийг хараад их харднаа. Санзиг шархлуулсан хүн энэ бололтой гэж хар зогсно. Явах замдаа түүнийг хэн болохыг асуусаар чиний хайртай залууч нь мөн үү гэж асууна. Тэр үед Санзи урд оройн юу ярьснаа санаад зэдвээ өөрчлөх санаатай. Та найз захинтай болооч гэхэд чи надад танилцуулах юм уу гэж хэлчихнэ. Миний мэдэх охтууд дандаа миний насныхан байгаа шүү дээ гэсэн ч тэр болно гэж хэлснээр Санзид их хачирхалтай санагдана. Аав ээжийн бяцхан гунж гэртээ ирээд л эрхэлж өгнө. Ах トゥ хоёр муудалцаж нэгнийгээ шоглдог зангаа том болсон ч орхиогүй л байна. Гэхдээ тэд нэг нэгнийгээ их сансан харагдана. Тэр орой Санзи өмнө өөрийн хураасан эд зүйлсээ гарганаа. Буцаад гаргаж байгаа нь тэр Жашууд гонцон сэтгэл нь засарсан мэт. Жашу их сургуулийн бондгор найзтайгаа ярилцаж сууж байхдаа Жашу өөрийн сайн хүнийхээ талаар ярилцах бөгөөд гэвч тэр нь өөр хүнд хайртай гэдгийг хэлээд тэр хүнийхэн талаар ярилцахад бондгор найз нь их ухаантай. Тэр хүн чи юм бэ штэ гэж хэлчихнэ. Дараагийн хэсэг Санзи ахтайгаа хамт бондгор найзынх нь хурманд хамт ирсэн байна. Санзи орой төрүүлээд явах болсон тул Жашу түүнийг гэрт нь хөргөж өгөхөөр явахдаа түүнд өөрсдийнхөө нэрийг сэлсэн зүрхэн хэлбэртэй бугуйч бэлэглэнэ. Гэртээ ороод бугуйч бэлэглэх нь ямар утгатай вэ гэд интернетээс хаахад хайрын бэлэгдэл гэсэн хайлтууд гарч ирэхэд баярлагч бас нас үрдийн халамж гэсэн утгатай гэдгийг мэдэж авна. Жашу маргаашийн нислэгийн тасалбарыг авч Санзитай зүг явахын тулд чунжун оролцсны эцэс тасалбар авч чаддаг ч бараг мунтаагүй маргааш нь хамт явахдаа нойрмоглоноо. Онгоцны буудал дээр их сургуулийн найзанд харалтаад Санзиг найз охин мөн үү гэж асуухад тэр үгүйсгсэнгүй. Жашу түүнд өгсөн амлалт болох найз охиндоо болвол хамгийн түрүүнд харуулна гэсэн амлалтаа мартаагүй байгааг мэдэж авдаг. Ингэж тэд буруу ойлголтоо залруулнаа. Санзиг өөртөө сайн гэдгийг мэдсэн Жашу их жаргалтайгаар буцнаа. Санзи сэтгэлээ илүү илэрхийлэхийг хүссэн учраас түүнийг хоолнд урна. Хооллох газар нь ирэхэд түүний захирал нь ирчихсэн байх ба түүнтэй холбоогүй гэдгээ тайлбарлуулах гэж авчирчээ. Захирал нь түүнийг магтаж сайн залуу ямар охин сонирхдог бол гэж бодож байсан мэдэж авлаа гэн. Тэднийг хооллож байгааг мэдсэн ажлынх нь сонирхож ирэхэд Санзиг ажлынхандаа манай найз гэж танилцуулна. 朋友。朋友？什么朋友啊？他说的是朋友。 不是妹妹。 Тэр дараа нь кино үзгээр явнаа. Жашу мэдээлгүй түнцүүдэд завчирчихсан байх ба
түүний харшлан хөдөлчихсөн тул тэдний болцоо бүтлгүүднэ. Өмнө нь би чамд сүү өгч байсан шүү дээ. Чи уусан уу? Яагаад цууны харшилтаагаа хэлээгүй юм бэ гэж гомдлно. Нүрээ битүүлээд юм харж чадахгүй явж байсан тул түүний гараас бариад оюутны байрлал нь хөргөж өгнө. Санзигийн төрсөн өдрийг хамт тэмдэглэхээр тохиорсон тул Жаашуу түүнийг хүлээгээд зогсож байна. Биеийн тамирын ангийн оюутан түүнд төрсөн өдрийн бэлэг өгөхийг Жаашуу хараад зогсно. Өмнө бүтлгүүцэн болцоогоо үргэлжлүүлж кино үзэн оройн Жаашуу түүний гэртээ өрөх ба түүнд зориулаад сүүн кремгүй төрсөн өдрийн торт хийчихсэн. Ширээцчихсэн байна. Төрсөн өдрийн бэлэг өгөөд харай задлаарай гин. Түүнд өөрийн сэтгэлээ илчилнэ. Би ахаас ч илүү хүн баймаар байна. Чиний найз залуу болмоор байна гэж хэлгээд Санзи түүнд ч бас сэтгэлтэй гэдгээ мэддэхгүй тул эхлээ та намайг найр тэгээд би танд сэтгэлтэй гэдгээ мэдэж авах болно гэд тойроо хариулт өгнө. Тэр ороо Санзи аз жаргалтаагаар оюутны байранд ирэхэд найзууд нь түүнд гинтийн бэлэг барь. Тэр тэдэн түүнийг сэтгэлээ илчилсэн гэдэл хэлээд их аз жаргалтай байна. Төгсгөл нь Жаашуу бэлуугаа хийж байх ба зөндөө олон бүтлгүүдийн дараа тэр хийж чаджээ.